шаардлагатай ч явах уу. Тэгээд ингээд орвол одоо та эндээс бол одоо зөндөө одоо мэдээд авах боломжтой. Одоо бид бол энэ дээр бол залхуурч болохгүй. Тэгээд одоо ажлынхаа заваараа та ороод одоо энэ зэсүүдээр ороод одоо хугацаатай хадгаламж ихэд одоо энгийн хугацаатай хадгаламж, хуримтлал үүсэх хугацаатай хадгаламж, боловсрол хүүхдийн ирээдүйд хадгаламж, урьдчилан хүүтэй хадгаламжийн сертификат гэж юу гэдэг талаар болоо та ингээд ороод мэдээллүүдийг аваад энэ тодорхой юм бүтээгдэхүүнийг бас аваад хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг та ирээдүйд одоо хүүхдэд хөрөнгө оруулалт хийж байгаа бол одоо эндээс одоо тодорхой хэмжээний мөнгө оруулах жишээд эсвэл бол одоо урьдчилан хүүтэй хадгаламж гэдэг нь ямар учиртай гэдгийг бас мэдээд авчих хэрэгтэй тий. ТДБ-гийн хувьд бол одоо юу гэдэг юм хадгаламжийн depository certificate хадгаламжийн сертификатууд байдаг. 100 сая, 50 сая, 30 сая, 20 сая төгрөгийн одоо тий энэ сертификатуудаа одоо та нэг сертификатыг аваад тэгээд ингээд хадгалах юм бол жилийн одоо хүн одоо өндөр байх жишээтэй энэ талаар одоо ороод мэдчих шаардлагатай юм багмаа. За ингээд түрүүнийхээ үзүүлсэн файлыг бол одоо ингээд би бэлтчихсэн байгаа. Хувийн одоо багц таны багц ангиллууд нь одоо хувийн арилжуулалтууд нь одоо үнц нь эхний оруулсан хөрөнгө маань одооных нь одоогоор үнц нь хэд болсон байгаа. Доллараар тэр мөнгийг бодвол яах юм ашиг нь хэрэг байгаа юм бэ? Хөврөх чадвар нь ямар юм бэ гэдэг. Энд дээр орчихсон байгаа. За ихэвчлэн Монголын үнэт цаасны одоо хувьцааг авахд хөврөх чадвар нь одоо дунд байх жишээтэй. Яагаад тэгэхээр та одоо нэг 10 сая төгрөгөөр хувьцаа аваад маргааш нь зархад бол бас хэцүү байдаг тий авах хүн байна байхгүй гэдэг талаар энэ асуудлууд байдаг. Тэгэхээр хөврөх чадрын одоо судалгаа одоо энээс хамаараа та одоо хөнгөө бас хаана хийх вэ? Та ямар насных орох хүлээ гэдгээ бол ингээд бодчих хэрэгтэй юм байгаа. За тэгтэл Америк улсын одоо хөрөнгө одоо хувьцааг авах бол хөврөх чадвар маань шөндөр байх жишээтэй. Сая доллараар аваад маргааш нь сая доллараар зарчих боломжтой ч гэдэг юм тий. Гэтэл одоо үйл хөдлөх хөрөнгө маань одоо хөрвөх чадвар сул байх жишээтэй. Ингээд энэ талаар бүгднгийн ингээд миний одоо хувийн багц маань ямар юм байгаа. Миний ерөн зорилго юу байгаа, зорилт юу илээ гэдэг талаар ингээд энэ файлыг ороод за одоо валютын ханшааг ингээд энэ дээр шууд оруулахад энэ маань ингээд автомат хийгээ явна. Мөнгө төгрөгөө хийгээд явхад энэ шууд автомат хийх явах юм одоо файл байгаамаа. Тэгээд энийг бол та бол аваад ороод хэрэглээрээ. За ингээд хөрөнгө оруулалт энэ талаар ярихад бол нэг иймэрхүү байна. Та тэгээд өөрийнхөө одоо эцэст нь хэлэхэд одоо залуу юм уу одоо дунд насны юм уу тэтгэврт гарах гэж байгаа юм уу энэ наснасаа хамаарат өөрийнхөө мөнгийг одоо зөв юмд хуваарлаарай. Тэгээд багц бүрдүүлэхээр зөвхөн хувьцаа, бонд, бэлэн мөнгө гэж ойлгох бол битгий ойлгоорой. Төрөл одоо өөр болдоо бүр таны хоббиж хүртэл одоо энэ багцанд орох боломжтой гэдгийг та өөрөө бол одоо ингэж ойлгосон бахаа гэж бодож байна. За ингээд ирээ дараагийн одоо сэдв хүртэл баяр та. Та бүхэн онд хэрвээ таалагдсан бол комент үлдээгээд мөн шеэрлээд өгөөрэй. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Баяр та.